За сайн байцгаана уу? Миний Glow of аяллаа журнал тавтай морил. Энэ бичлэг болохоор юуны тухай бичлэг вэ гэхээр өнгөрт төрсөн ээжүүдэд болон харин ээжүүд мэддэггүй мэдвэл зохих ийм бүтээгдэхүүнүүдийн тухай ярина. Манай хүүхдэд хэрэг болсон маш гой бүтээгдэхүүнүүдийн тухай ярих гэж бодлоо. Энэ бол техникийн урт бичлэг биш байх. Тэгэхээр дуустал үзээрэй. Юуны өмнө өөрийгөө танилцуулахад би 5 сарын өмнө ээж болсон. Би өөрөө айлын ганц охин учраас ямар нэгэн дүүгийн туршлага байхгүй, дүүгийн памперс сольж үзээгүй. Хүүхдээ болно гэдэгтээ амар баярлалаа. Гадснаас яг тийм сургалтанд сууж бэлдсэн юм бол байгаагүй. Надад бол эхний хүүхдээ тасан цогцох үе шат жоохон хүн санагдчихсан. Хорооны юм чихөрхөн үеэлэгч нарын маань зөвлөгөөнүүдээр бас төрсөн ээжүүдийн зөвлөгөөнүүдээр яг охин дээрээ хэрэглээд хэрэгтэй үед минь тусалсан тийм гоё бүтээгдэхүүнүүдээ балцъя гэж бодлоо. Энэ бол үнэхээр төрөө дутаагүй байгаа шинэхэн ээж нарт хэрэг болно гэж бодож байна. Нэг гэх юм бол хотын хэмжээнд Pipantine гэх тос байдаг. За манай охины тос дууссан байгаа болохоор би энд зургийг оруулж. Тэгээ Pipantine гэх тосыг эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхэд гэлтгүй хуурайлах болгондоо түрхээд хэрэглээд ялангуяа эмэгтэй хүүхэд чинь шишээсэндээ түлэгдэх магадлал амар их байдаг. Хүүтэй байсан ч гэсэн ер нь хонжооных нь хоёр талд энэ түрхчихэд их зүгээрээ нэг гэртээ байлгаж яхад үнэхээр хэрэгтэй тус. Арсыг бас амар хурдан төлжүүлж өвчин намдаад юм шиг санагдсан. Үнэхээр бест тос байсан. Бүтэн жил миний охин тасралтгүй хэрэгсэн. За хоёр дахь сонголт тос байна. Энэ болохоор Villetaгийн baby гэдэг тос байна. Энэ тос Pipantine-аас болж жоох үнэтэй. Гэтэ яг удаан хэрэглэгдэж байна. Энийг манай охин аваад юу юм бэ? 7-8 сар хэрэглэж гинөө. Тэгсэн мөртлөө дуусаагүй юм. Бараг л талдаа орж байгаа. За sorry манай охин энэгээр бичлэг хийж яхад хажуугаар яваал орж ирэл гараад байгаа юм. Чимээг нь уучлаарай. Сайн энэ тос болох юм бол яг Pipantine-ыг бол миний хувьд бол гүцэхгүй. Pipantine-тайгаа ээлжиж төрхүүл бас зүгээр хэдэг. Хүүхэд амар улаагаа түлэгдээд нэг ирдэгчтэй тэр үед нь хар цай хамгийн бест санагдсан. Хар цайгаар хүн шингэж аваад арчаал хаяад ингэж цэвэрлээд дээрэс нь Pipantine айгүй нэмгэн ч юм уу эсвэл энэ тосноос нэмгэн ч юм уу түрхчээр маш урдан идэгдэг санагдсан. Хоёр дахь зүйл гэх юм бол би хүүхдийнхаа нуралтанд нөгөө тайлк анх түрх гээд охин тайлкнаас жоохон харчлаад байсан. Тэгээ би өөрөө ч тайлк түрхэж чадахгүй байсан гэл амар бужигнсан ингэж хийж мэг. Гадгаа ерөөсөө амар би хүмүүс тайлк бол зөвлөхгүй. Тайлк надад бол таалагдаагүй. Тайлкны оронд хамгийн таалагдсан зүйл гэвэл энэ Pipantine гэдэг тос байна. Энийг болохоор одоо нэг суух цайв эсвэл нэг Mirato хүүхдүүд чинь нэг хөлний артал буглаг гэл төрөгчүүл ер нь зүгээр байдаг. Манай охин айгу Mirato байсан болохоор дөр болох ингээд төрөгдөг. Тэнд орлох үртэй төрөгдөг байсан. Энэ болох юм бол ийм арт бол эмийн сангуудаар зарагддаг. Тэгээ ийм том хэмжээтэй болохоор нэг авчихад баг бүтэн жил болчихно. Дураадаггүй. Тайлкны оронд бол энийг хэрэглээрэй гэж би зөвлөнө. Манай хорооны эмч маань надад зөвлөөд энэ тосыг хэрэгжилж исэн. За дараагийн зүйл гэх юм бол усанд орсныхаа дараа би Sis Parma-гийн тос түрхэж үзсэн. Тэгээд манай охин жоохон юм харшлах гэдсэн л да. Айгүй олон тос түрхэж үзээд хамгийн таалагдсан хоёр тос гэх юм. Энд зургийг оруулчих. Одоо дууссан байгаа болохоор Pigeon-ы энэ тос бас айгүй сайн. Харшил өгөхөд идэг арстад хүүхдүүд байвал чиглэх зорилгоор энэ Cetaphil гэдэг энэ тос үнэхээр сайн. Үнэхээр таалагдсан. Манай охин жоохон харшлах гэдэг. Тэгээ усанд орсныхаа дараа түрхээд бэн мэдээ жоохон хатааж агаад Nattina түрхчдэг. Тэгээд хуцыг өсөвдөг. Тэгэхээр манай охины одоо арьс марс юусоо. За баярлаа. Дараагийн миний best гэж боддог бүтээгдэхүүн бол энэ эмзэг хэсэг нь айгүй амар улааж малаагаад энэ үед аллерген гээд 25-нд нэг эмнэлэг байдаг. Тэр эмнэлгийн эмчээс манай үзүүлж аваад ижсэн. Энэ болохоор яг гормон тоол биш. Нөхөн төлжүүлдэг. Тэгээ дараагийн хамгийн таалагдсан бүтээгдэхүүн энэ Momo Toroгийн чихний хүн. За энэ чихний хүн яагаад таалагдсан бэ гэхээр би одоо яг тодорхой онгойлгож харуулъя. Яг хүүхдийн чихч айгүй жижигхэн тэгээ нэг гадуур сардаг гүч айгүй том байгаад идэв штэ. Энэ хар шинэ тонор. Ийм жижиг. Тэгээ ийм жижиг. Ер нь л ийм жижигхэн хөнгийнх нь төвшөнүүд нь аягүй жижигхэн болохоор хүүхдээ хан чихийг цэвэрлэхэд хаяада хамрын цэвэрлэхэд үнэхээр хэрэг болдог. Зөрүүд удаага байгаа ээж нарт хамгийн таалагдсан зүйл гэвэл дараагийн хамгийн таалагдсан зүйл бол төрөд удаага байгаа ээж нарт тохиолддог ийм харшил биен дээр туралт, талууны туралт юм яг юу мэддэхгүй туралтууд гардаг штэ. Энэ үед аллерген гээд эмнэлэг байдаг 25 дугаар эмийн сангийн замын урталт 3 сар хүртэлх нэраг үнгөө үздэг баха. Тэр эмнэлэгт очиод үзүүлэх юм бол бас санхүү чимэлтэйгээс гадна эмчнэр нь аягүй сайн санагцсан. Одоо дараагийн жижигхэн хак гэвэл хүүхдийн гизний дөрөвний үед
бол мэдээж агаарт маш сайн гарах хэрэгтэйгээс гадна хүүхдээ хөхөлснийхаа дараа босоогоор тэрэх ёстой гэдэг хүн болгон мэднэ, хэрүүлэх ёстой гэдэг хүн болгон мэднэ. Хэрүүлсэн ч гэсэн одоо гиз дүүрэг ээж нар аав нар их ядардаг. Энэ үед бол гизний барай айгүй зүгээр надад санагдсан. Барайнда хамгийн бест санагдсан хоёр газар гэвэл орч бөмбөнэ болон хайрын тусгал гэд энэ хоёр барай айгүй зүгээр санагдсан. Яг бөмбөнэгийн хувьд бол спа байхгүй. Хайрын тусгалын эмч гэх юм бол спатай. Тэгээд дээрэс нь мэрэгчлийн уламжлалын эмч болохоор хүүхдийн толгой барих эсвэл массаж хийх дээр үнэхээр зүгээр санагдсан. Гэвэл баяг аяа байж болж гин эсвэл Bio Vision гэд эндээ явж гин. Яг сарын хэрэглээ болдог. Гидсний ашигтай бактериутай болохоор хүүхдийн нэг жоохон шингэн баах эсвэл бас нүтгэрх бас хатах үед гинтэй санагдсан. Тэгээд тогтмол сэрэлэг тавьж агаад өгч хэмшээрээ. За нэг юм хэлхээ мартчихжээ. Энэ бүтээгдэхүүнүүд байгууллагууд, газрууд надад ямар ч спонсор өгөөгүй. Охин хэрглэж үзээд үнэхээр таалагдсан газруудаа болон бүтээгдэхүүнүүдээ энэ дээр дурдж байгаамаа. Тэгээ хүүхэд бүрийн ярьсны онцлог өөр болохоор таарахгүй байж болно. Шинээр хэрэгж үзэх гэж байгаа бол жижигэн савлгатайг төвшиж үзээрэй гэж зөвлөё. Дараагийн жилээр хэрэгж үзээд үнэхээр үр дүнгүй байсан хэрэггүй гэмээр бүтээгдэхүүнүүдийг яри. Миний бичлэг таалагдах юм бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Бичлэгийн маань цаг тухайд нь хүлээж авъя гэвэл хонхон дээр дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Bye bye.